Бүрхэг Дэндүв заа. Дайчивангийн хушуу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт Бүрхэг Дэндүв гэж алдарсан сайхан бүх байжээ. Түүнийг 1880-ад оны үед төрсөн гэж нутгийн ардууд нь ярилцдаг байна. 1950-ад он хүртэл амьдарсан бөгөөд асар өндөр биетэй Монголдо өндөр гонгорын дараа орхуйц барагцаалбал 2 м 30-аас 2 м 40 см том биетэй байжээ. Морьтой хүнтэй зэрэгцээ зогсоход морьтноосоо өндөр харагддаг. Айлд ороход хондлоо нь хаалганы тотох шүргдэг. Жижигвтэр биетэй хүн зэрэгцээд суухад өвдөгтэй сацуу байдаг байж. Том биетэй морь шилж ундаг боловч дөрөв нь гөлөмнөөсөө илүү гарч унтсан үед ч дэндугаан өвдөг, морины далнаас урагш гарan шонтойж хөх махны хоёр талаас хавчиж явдаг байсан учраас морь нь их амархан ядардаг байжээ. Айраг их уудаг, том гарын хултай айрагыг бариад сууж байхад гарынхан дөрвөн хурууны дээд үеинүүд хулны ирмэг дээгүүр давж харагддаг. Найрын үеэр хэрэглэдэг доод тал нь 5-аас 10 литр ордог тулгад гэдэг том аяхтай айргийг хүмүүс завилж суугаад хоёр өвдөг болон өвдөг дээрээ тавьж тэвэрч уудаг байхад дэндуга зөвхөн баруун гар дээрээ тосч аваад төдхөн тогтоожхдаг байжээ. Тэнхээ чадлын хувьд хавьгүй хүн байж 16-7 гэрийн настай байхдаа дэндүү хүү вангийн хүрээнээс хөдөлж төрлөх сайхан хулжийн голдоо очжээ. Саахалтын айл эмнэгээ сургаж байгаа бололтой. Нэг эмгэн азарган дээр 2 жир тогтсонгүй. Хөөе дэндүү чи нэг мордоодох гэв. Дэндүү азарганы өвчүүгээр 2 хөлөөрөө хавчиж мундаан дээр нь гараараа хүчтэй дараад гойдуулал азарга дэмийл тангарах аядаж цээжин биеийн дааж булгиж чадахгүй байжээ. Сайхан уулын баруун талд жаргалантад байсан хошуу ноён цагаан сарынхаа боо бууз баншиг хийлгэж ууцаа чануулж айргаан гис хэлгэж төс түлээгэн бэлдүүлэхээр нутгийн бөхчүүдээ өдөр товлон дуудулжээ. Дэндуга нэг хоног хоцорч очиход ноён ихэд хэлгэнэж ташуурдах болж гин. Ууралсан ноён дэндүвт гаднаас гисгэх айраг бушуу оруул гэж зарлигджээ. Ноёных 2 давхар дүнзэн байшинтай байшингийн дээд давхарт 10 гаруй хөхүүртэй айраг дүүжлээстэй байдаг гэж. Ноёноосоо эмээсэн дэндүв байшингийн 2 дахь давхарт гарч 2 талдаа нэг хөхүүртэй айраг барьсаар шат руу бууж явхад модон шат эвдэрхээс эмээсэн бусад бөхчүүд дэндвийг мангараар нь дуудаж хөхүүртэй айрагнуудыг тосч авахад ийм сайхан амьтнаа яаж ташуурдах вэ гэж багталтай наргагүй инээсээр гэртээ ороод явчихч. Нэгэн удаа хүмүүсээр чигтүүлж байж эмнэг соёолын азарган дээр зайдан мордоод 2 хөлөөрөө өвчүүгээр нь зөрүүлэн хавчиж мундаан дээр нь 2 гараараа хүчтэй дарахад уг азраг хийл тангараад байсан биш цээжин биеэ дааж булгиж чадахгүй байжээ. Бүрхэг Дэндүв даншигын заан цолтой байж. Түүний нүд нь харлан учир мэг хурд сайтай бөхчүүл оройн жаргах нартай хамжин нардуулах зэрэг овн ихээр унгах арга сүүгчилдэг байжээ. Дэндүв баг залуудаа хурал номын ажилд чамгүй идэвхтэй толгой сэргэлэн нэгэнд тооцогдож байсан учраас эцэг их нь төрөл садныхаа нэг номтой ламд шав оруулан их хүрээ бараадулжээ. Вангийн хүрээнээс их хүрээнд дөнгөж ирсэн Дэндүвт юм бүхэн сонин содон байлаа. Түүнийг гандангийн дэнж дээр энэ тэрийг харан алмайрч явтал хаанаас ч юм олон нар гарч ирээд өдөн горгов. Үгүй энэ мангар амтныхаараа харсаар байтал хөдөөний хөөсөн мантуу байна хэмээн шоолон улмаар тойрон бүсэлж зодохоор дайрч эхлэв. Тэр эхлээд жаахан балмагдаж зүхтмаар санагдаж. Энэнд дээрлгүүлж байхдаа яах вэ гэсэн бодол толгойд нь орж овоо бие томтойгоос нь шилж байгаад хүчтэй алгадчихж. Гэтэл цаатах нь үнэхээр биерхүү хэрхэндээ бядтай нэгэн байсан учраас арагшаа унахтаа шургааган хашааг тэр чигээр нь ханаруулан унахад бусд нь санд мэнд тал бүр тийшээ зүхтан алга болсон гэдэг. Одоогийн Сэлэнг аймгийн баруун бүрэн гэдэг газар 2-3 өдөр үргэлжилсэн нэгэн том наадам болжээ. Энэ наадамд мундаг лувсан даш зан Дэндүв зан нар тунаж үлдэж. Тэр өдөр тэнгэр бүрхэг наргүй байсан болохоор Дэндүв зан бодож лувсан дашид би нэг удаа унаж үлээ. Өнөөдөр хүч үзэж болохоор сайхан өдөр байна даа гэд барилдахаар гарч. Дэндүв зан барьж авахаар ухс хийхэд лувсан даш зан хажуу тийшээ болтож гин. Тэгэхээр нь лувсан даш зааны хөл нь ойролцоо байхаар нь хүчтэй хавсарсан зааны өрөөсөн гутал нь суг үсрээд нилээд хол унчих шиг болж. Гэтэл лувсан даш зан гуталтайгаа зогсож байна. Тэгсэн Дэндүв зан андуураад цахилдаг хавсарчихсан байжээ. Нэгэн удаа Дэндүв нутгийн Сэндэн гэдэг айлд хоног тааруулжээ. Тэр айл 4 хантай багавтраг гэртэй юм байж. Тэгээд 2 гудас залгаж дэвсээд гэрийн баруун талаар тулгаа тойруулан ор засаж өгчээ. Дэндүвга зассан орон дээр нь унтахаар хэвттэл гэрийн эзэн Сэндэн Дэндүв чи атихта тулга татаж тогоотой сүү асгачихваа гэхэд Дэндүв за хөө тэр чинь хилдэглэг байна. Би гэдргээ харж байгаад Атина хөө гэд унтжээ. Сэндэн гойг өглөө босоод үнэгээ сахаар гарсан хойгуур нь Дэндүв сэрж
тамхиа татахаар гараа шургуултал гарт нь хүйтийн юм баригдсан могой байж. Тэрбээр могойноос маш их айдагтал могойгоо шидчихгээд гарах гэт хаалганы дээд тотхонд мөрөн тулаад унин унаж гин. Тэгэхээр нь гэрийн тооноор толгой цээжээ гарган гэрт газрын амтан байл бушуу ирж зайлуулж өгөөч гэд хашгирж байсан гин. Дайчимонгийн хошуу Вангийн өргөө гэдэг газар хошуу наадам хийжээ. Энэ наадамд Луугүний Вандан зан гэдэг сайн бүх Вангийн хошуу наадамд барилдаж наадмын төрөө аван наран талаас нь дайрахад бүрхэг зааныг унгажил таарна гэж ярьж явсныг Дэндв зан дуулж. Наадамч эхэлж үзүүр төрөө улаалтахаар 2 заанж үлдв. Нар дорорж орой болж. Гэтэл Дэндв зан хэлж гин. За олон түмэн ах дүүс минь ээ. Энэ наадам Луугүний Вандан зааны тоглоом болох нь нар дор орчихлоо. Би харахгүй. Ингээд наадмаа алдах нэ. Нар дээр байгаад Ванданг барьж авсан цагт би унгаана. Харин та бүхэн эзэн ноёнд наадмаа маргааш өдөр хүртэл хойшлуулах талаар айлтгах хэрэгтэй байна. Хэрв тэгэх юм бол би төрүүлнэ гэж ярьсан байна. Наадмын төшөмлүүд Цэцнар эзэн ноёнд энэ тухай айлтгахад маргааш нохой цагт наадмын төгсгөл хийж дааг жороомор уралдуулан үзүүр түрүүний вөхөө барилдуул гэсэн ноёны ам зарлиг гарчээ. Маргааш өглөө Дэндв зан Вандан зааны засуултай уулзаж мэн дамаа мэдлцээд асуужээ. За хөө чи бид хоёр нэг хошууны улсууд юм байна. Засуул нь Дайчимонгийн хошууны хүн байж. Би эзэн ноёндоо том гихчээ амласан юм аа. Вандан занд наадмаа алдахгүй гэж наадмаа хойшлуулсан. Тэгэхээр миний засуул та хоёр ямар нэгэн аргаар миний мөчөрт Вандан зааныг атгуулах арга бодоорой гэж захижээ. Нохой цаг болоход наадам эхэлж дааг уралдан үзүүр түрүүний хоёр гүгч барилдахаар өрөв. Дэндв барьж авахаар төрж хөөгөөд Вандан баригдахгүй зүгтаагаад байж. Вандан зан хэд дахин орох гэж чадсангүй. Тэгэхээр нь Вандангийн засуул хэлэвгэн. Хөө гал биш, дөл биш. Барьж барилднаа хөөгээд. Вандангийн гой руу алгадангуудаа хүчтэй түлхтэл Дэндв зан Вандангийн баруун талын зодогны синжинээс зүүн гараараа бариад авчаа. Тэгээд баруун гараа зүүн гар дээрээ давхар тохоод зогсохт нь Вандан зан тавиулах гэж баахан туйлж гин. Дэндв ган зүүн гар чилж ядарсан учраас баруун гараараа сольж зүүн гараа давхар тохоод 2 гараа ээлжлэн амраагаад хин хийсэн мэхгүй их удаж улмаар дааг барайнд орж жороомор уралдахаар гарч гин. Дэндв Вандан заанд хэлжээ. За заав минь зогсоод яах вэ? Мэхээ хийж намайг унаг наадамчин олныг чилээгээд яах вэ гэтэл Вандан зан цус боли өрөөсөн мөр мдээгүй болчихлоо гэд доошоо суух гэхээр нь Дэндв яаж болох вэ бос дээш татаж өргөнгөө хажуу тийш нь муш гэж унгажээ. Нутгийн ардуу Дэндвээс та тэр зааныг барьж аваад базаад хайчихгүй яасан их удваа гэхэд бурхан минь тэр Вандан зан гэдэг чинь халах даяар нэрд гарч байгаа алдартай сайн бүхнийг би тулдаал тогтлоо. Намайг тавиулах гэж туйлж байхад миний өрөөсөн хаа ханзарч шахсан. Одоо миний цээжнээс цус амтагдаад байна гэж хэлээд цэрээ хаяхаар нь бөөн нүүж гарсныг хүмүүс хараад Дэндв тултлаа тэсчтэй. Тим сайн бүхэд хошуу наадмаа алдалгүй. Эзэн ноёндоо наадам хойшлуулах санал гаргаж байгаад өөрөө төрүүлж шүү гэж шуугилдсан гэдэг. Ардын хувьсгалын дараач Дэндв зан барилдсаар байж. Тэрбэр Гандангийн химэн алдарсан Дорногавын Намжил Ванчиг зааныг эд гарч эхэлж байх үед нь 1928 оны улсын наадамд 6-гийн даваанд амлан авч барилджээ. Тэр хоёр эхлээд тогтуухан хүч тэнцвэртэр барилдаж байж. Тэгтэл Дэндв зан барилдаанаа түргэтгэхээр шийдсэн бололтой. Хэд угсран хүчтэй халахад Намжил Ванчгийн хамрын хоёр нүхнээс цус одхийн ас гарчээ. Пүрвсүрэн гэдэг овоо юмтай айл ороомороо барихаар адууга хашчихад байж гин. Насан өндөр болсон өвгөн зан тусуулах санаатай очоод адууга нааш нь ойртуул гэхэд гэрийн эзэн Пүрвсүрэн нилээ дээрлэхүү янзтай. Хөөе хөгшөө холд адууны хөлд дайрагдчихвал шүл өгөх хонь байхгүй шүү гэв. Дэндв жаахан холдоод харж байтал залуус оролдоод чадахгүй. Эцэст нь уургаа чиргүүлээд өргөчээ. Өвгөн зан ойртож очоод нөгөө мөрийг нэг дайрахт нь даллны тус газраас нумартал атхан завдаад татчихсан чинь шээс алдаа зогсжээ. Дэндв зан гэрт ороод Пүрвсүрэнгийн дэргэд сууснаа. Чи намайг түрүүн юу гэдэг байва? Чиний баян тарган хинт хамаатай юм гэж хэлээд гараас нь бариад өвдгөн дээгүүрээ татхайтай болоход Пүрвсүрэн Дэндвгоо тавиараа намайг тас татчих нь байна шүү гэд царайн цэвхийж гисэн дорой дуугаар гуйжээ. Зааны гараас тавигдан босч ирээд айраг уудалж байхдаа тэр та намайг 2 тийш нь татсан бол би чинь бүх мөчөөрөө салчих нь байна шүү. Таны бэрч нэмэртэй их юм аа гэхэд Дэндв зан одоо ч өтөлч хөгчрөөд голондоо тулжээ. Түүнээс биш би Пүрвсүрэнтэйгээ л бүх явлаа гэж наргиж суусан гэдэг. Та илүү ихийг сонсохыг хүсвэл subscribe дараарай.